Нэгдсэн үндэстний байгууллагаас 1984 онд эрүүдний шүүхийн эсрэг конвенцийг баталж манай улс энэхүү конвенцэд 2002 онд нэгдэн орсон байдаг. Энэхүү конвенцэд нэгдснээр аливаа улс орон эрүүдний шүүхийг гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хууль тогтоомжиндоо үүнтэй тэмцэх, хариуцлага тооцох асуудлыг тусгах үүрэг хүлээдэг байна. Харин эрүүдний шүүхийн эсрэг нэмэлт протоколд манай улс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэгдэн орсон бөгөөд энэ протоколын дагуу хорих, цагдан саатуулах байранд байнгын хяналт тавьж, шалгалт хийх хэрэгтэй төрийн болон хуулийн байгууллагаас хараат бус мэргэжлийн байгууллага байгуулах үүрэг багтдаг юм байна. Мөн олон улсын хүний эрхийн байгууллагууд ч аливаа улсын цагдан хорих үйл ажиллагаанд өөрийн хяналт шалгалтаа явуулж тодорхой зөвлөмж зөвлөгөө хүргэх эрх нь ч энэ протоколын хүрээнд нээлттэй болжээ. Манай улсад одоогоос 13 жилийн өмнө буюу 2002 оны 9-р сард улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байгуулагдаж байсан ч өнгөрсөн онд уг албыг татан болгосон юм а. Уг нь тус байгууллага мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, тагнуулын ажилтан, цагдаа, шүүх прокурор зэрэг хуулийн байгууллагын албан агчдыг шалгаж тэдэнтэй холбоотой гомдол хэргийг шалгадаг бие даасан хараат бус байгууллага байсан юм а. Монгол улс энэ эрүүдийн шүүхийн эсрэг хяналт шалгалт явуулдаг хуулийн байгууллага буюу одоо хуучнаар улсын мөрдөн байцаах газрын дэргэд байсан. Энэ байгууллагыг татан буулгасан. Олон улсын өмнө эрхийн байгууллагын зүгээс үзэж байгаа бол ямар нэгэн тодорхой аль нэг байгууллагын бүтэц системд байх нь чухал биш. Ерөөсөө энэ шалгадаг ийм хөндлөнгийн хуулийн байгууллага байх ёстой. Ийм мэргэжлийн байгууллага ажиллах ёстой гэж зөвлөмжилдэг. Энэ дагуу бас Amnesty International-ийн зүгээс энэ байгууллагыг татан буулгасан нь бас буруу юм аа гэж харж байгаа. Энэ албаны чиг үүргийн бол чийдэлгүй байх ёстой нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ хүний эрх тэр дундаа эрүүдийн шүүлтийн түүнийг хэрцгийг хэнлэгээс харьцах энэ харьцаатай холбогдсон хэрэг гомдлыг мөрдийн шалгах чиг үүрэг бол тэр Монгол улс нэгдэж орсон конвенцийн заалтанд энийг тусгайлсан мөрдийн шалгах алба энэ асуудлыг шалгах нэг тодорхой заалт байна. Энэ заалтаа Монгол улс хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээс ухарсан алхам болсон гэж хөвдөө боддог байхгүй юу? Уг нь нэгдсэн үндэстний байгууллагын дээрх конвенцийн дагуу аливаа улс орон ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага үүргээ бүрэн гүйцэд биелүүлж эрүүдний шүүх хэлбэрийг гүйцэд таслан зогсоосон цагт татан буулгадагч манай улсад энэ байдал эсэргээрээ байгаамаа. Улсын үндсэн хуулинд ийм загалд байгаа. Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийнхаа заалтыг шударгаар үйлүүлнэ. Бүр шударгаар үйлүүлнэ гэсэн ийм заалт байдаг байхгүй юу? Гэвч тэр конвенцийн заалтанд тусгайлсан ийм хэм хэмжээ байгаад байдаг, заалтууд байгаад. Монгол улс тэрнийг бол нэмэлт протоколтойгоо нэгдээд орчхоод энээс ухарсан алхам хийнэ гэдэг бол үндсэн хуулиа нэгдүгээр зөрчил олон улсын өмнө хүлээсэн үүргээс ухарч байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт Монгол улс хүний эрхийн төлөө тэр нь ялангуяа эрүүдийн шүүлтэ тэмцэх хүсэл сонирхол тийм зөриг эрмэлзэл бол манай улс төрийнхэн дотор байхгүй юм байна л гэсэн. Ийм л алхамд хүрэх гээд байгаа. Хүний эрх эрүүшүүлэлттэй холбоотой асуудлаар гаргасан Хүний эрхийн үндэсний комиссийн 2014 оны тайланд дурдсанаар тус байгууллагад ирж байгаа нийт гомдлын 70 орчим хувь нь эрүүдний шүүлттэй холбоотой байдаг тухай дурджээ. Ганцхан жишээ дурдахад 2014 оны 2 дугаар сард Архангай аймгийн цагдан хорих төвд хоригдож байсан 3 иргэнийг хэрэг хүлээлгэхийн тулд цахилгаан бороохоогоор цохиулж зодсон тохиолдол гарсан бөгөөд тэдгээр иргэд энэ тухай Хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргаснаар энэ хэрэг ил болжээ.